Хүн төрөлхтний эв нэгдлийг бэлэгдсэн энхийн гүйлт 2 жилд 1 удаа болдог уламжлалтай. Энэ жилийн гүйлтэд Монгол улсаас гадна олон улсын тамирчид оролцож, эвийн бэлэгдэл болсон галт бамбарыг буй халингуйж Дорнод аймагт хүрэх юм. Гүйлтийн гарааг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлж галт бамбарыг асаан тамирчид замдаа гарлаа. Энхийн гүйлтийг санаачлагч Шири Чиммой Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх баярын урилгаар манай улсад ирж байсан бөгөөд 1995 оноос хойш Монгол улс энхийн гүйлтэд оролцож эхэлжээ. Мөн галт бамбарыг асаах ёслолын үеэр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч энх баярт энхийн бамбартан шагналыг олголоо. Одоо Шири Чиммой багшийн Монгол улсын айлчлал тэр үед Шири Чиммой багштай уулзсан, учирсан, за тэр сургаал айлдварт суусан, эсвэл дэрэгднээс бүх хүмүүст бол тийм сайхан сэтгэл төрүүлсэн байхаа гэж бодож байна. Ингээд өнөөдөр өөрөө ингээд биеэрээ биднээс одоо ингээд алс хол отсон ч гэсэн одоо өөрийнх нь сургаал нь тэр өөрөөр хэлбэл ингээд хүний бодол за хэлж байгаа үг хийж байгаа ажил 3 нэг байх ёстой шүү гэдгийг тэр сурсан сургаал нь амьд хэвээрээ байгаа. Энэ бол хүн болгоны ийм чадварыг суухын төлөө зүтгэх ёстой гэдгийг сануулсан хэвээрээ байгаа гэдгийг хэлье. Үнэхээр энэ багш бол энэ инх тайван бол хүний сэтгэл ихлээр төрж ич дараа нь үг болж ич тэгээ үйлдэл болж ич тогтноо. Түүнээс өнөөдөр бол сэтгэлд нь инх тайван төрөөгүй цагт дайн байлдаан байсаар байна. Үг нь өөрөө нэгээ үзий ятсан, хараасан, цөгсөн байвал бас дайн байлдаан байна. За тэгээ үйлдэл нь өөрөө тэр буу сумаа нэгийг харавсан цагт бол энэ дайн байлдаан байна гэдгийг одоо харж хэлсэн учраас одоо сэтгэлээ засах хэрэгтэй, үгээ засах хэрэгтэй, үйлдэл засах хэрэгтэй. Өнөөдөр Баянзүрх дүүргийн гүүгчд маань ирсэн байна. Үндсэн багийн гүүгчд маань бид бас зочин гүүгчд Швейцар улсын иргэн, Оросын холбооны улсын иргэн, Өрмийн улсын иргэн, мөн одоо Австралиас зорь ирсэн манай Монгол гүүгч, Японоос ирсэн гүүгч нартай манай өөрийн одоо үндсэн баг 16 хүнтэй ингээд одоо хөгжийн дэмжигчд бас ирсэн гүүх гээд байж байна. Өнөөдөр бид Багнуур хүртэл гүүх ёстой байгаа. Тэгэхээр одоо эндээс Баянзүрхийн маань өртөөлөөд Баянзүрхийн товчоо гаргана. Зүүнээс цаашаа Налахын маань тасч аваад цаашаа бас гаргана. Ингээд Төв аймгийн Эрдэнэ сум, Баяндлэгэр сумаар дараад өнөөдөр Багнуурт хүрэхээр байгаа. Энэ жилийн гүйлтийн онцлог нь Монгол улсын тамирчид олон улсын гүйгчдтэй хамт 1450 км замыг туулж бүгд найрамдах хятад ард ус, Оросын холбооны ус, Монгол улсын хилийн уулзвар цэгт инх тайвны мод тарих юм. 2022 онд бол Монгол улсынхаа 21 аймгийг бүтэн тойрсон 7500 км 108 сум суурингаар орсон гүйлт зохион байгуулсан. 2024 онд бид Оросын холбооны улсын гүйгчтэй хамт баруун 3 бүсийн нутагт бас гүйл зохиосон байгаа. Энэ 2025 онд бид зүүн бүсийн нутгуудаар Төв аймаг, Хинти, Сүхбаатар, Доронтын нутгаар улмаар цаашлаад 3 улсын хил дээр энхийн мод тарих ажиллагаагаар энэ жилийн гүйлт маань өндөрлөнө. Бөөхө гүйлтэнд би одоо ер нь 12 3 дахь удаага оролцох гэж байна. Анх 1995 оноос Монголд бий болсноос хойш явсан. Гадаадд бас нэлээд хэдэн орноор явлаа. Австрали, Канада, Америк гэгч их сайхан олон улсын багт явж байсан. Шири Чиммойгийн санаачлагаар зохион байгуулагдсан энхийн гүйлт 38 дахь жилдээ 160 гаруй орнод дамжин зохион байгуулагдаж байна. Харин Монгол улсад болж байгаа энэ удаагийн гүйлт 5 дугаар сарын 19-өөс 31-ний хүртэл үргэлжилнэ.